За гамшигаас хамгаалах хэж бүрэн сургууль зохион байгуулалттай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжаар Ховьсонбор аймгийн их хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11-ний өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Ховьсонбор аймаг нь 5.5 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй 4 аймгийн 13 сумдтай хиллэж автолон төмөр замын сүлжээнд холбогдсон говь тал хээр хосолсон их газрын эрсдэл суур амьсгалтай нутаг за жил түрүүн хурд үндэсний хэмжээ говийн бүсгээс илүү байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд гал түмэр хүн малын гоц халдварт өвчин хөжлөө цасан болон шорон шуурга газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна. За тийм ч учраас гамшигаас хамгаалах хэж бүрэн сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл осол гамшигын үед орон нутагт өөрийн хүчээр авран хамгаалах сэргээн босгох боломж байгаа эсгэд үндэт төгөлдөг өгөх гамшигаас хамгаалах төлөвлөгөөг турших бодит нөхцөл байдалд үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх төрийн байгууллага мэргэжлийн байгууллага хувийн хэвшил хоорондын түншлэл хамтын ажиллагааг сайжруулах за ард иргэдийг гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэдэг. Улсын шадар сайдтай аймгийн засгийн байгуулсан үрдэнгийн гэрээнд тус аймагт гамшигаас хамгаалах ижирэн сургууль зохион байгуулах асуудал тусгагдсан. Хоёрдугаарт ноцгой байдлын байгууллага гамшигаас хамгаалах хуулиараа бол улсын хэмжээнд үндэсний хэмжээнд хүн амыг сургаж бэлтгэхийн үндсэнд том чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр үрдэнгийн гэрээ гамшигаас хамгаалах хуулийн хэрэгжилтийн хангах зорилгоор өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирчээд тус аймагт гамшигаас хамгаалах ижирэн сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байгаа. Гамшигаас хамгаалах ижирэн сургууль бол онцгой байдлын байгууллагаас орон нутагт зохион байгуулдаг манай сургуулийн хамгийн дээд хэлбэр нь олон төрлийн сургалтын дотор агуулдаг танхимын сургалтаас гадна дадлаг сургуулийг хамтд нээдэг ийм цогц сургалт юм байна. Энэ хүрээндээ бид нэр ирчгээд ингээд бэлтгэл ажил хангаад ажиллаж байна. За орон нутгийн удирдлагын зүгээс сургуульд их ач холбогдол өгж бэлтгэл ажлыг хангуулах тал дээр дөрвтэй ажлуудыг бол эртнээс зохион байгуулж ажилласан байгаа нь бол бид ажил төрөлтэй танилцсад бол тодорхой харагдаж байгаа. Ингээд одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн засгийн орлогчоор ахлуулсан бас орон нутгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгаа. Хоёр ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамтдаа энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангуулах болон үлдэж байгаа хугацаанд сургуулийн бодлого төлөвлөгөөний дагуу ижирэн сургуулиуд зохион байгуулж явуул. Ижирэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө гаргачихсан. За би төлөвлөгөөнийхээ дагуу өдөр бүр цаг минут бүр төлөвлөгөөнийхээ дагуу бэлтгийг хангуулан ажиллаж байгаа. За энэ төлөвлөгөөний тусгацын том арга хэмжээл өнөөдрийн удирдах бүрэлдэхүүний сургалт. Удирдах бүрэлдэхүүний сургалтанд аймгийн хэмжээний мөн одоо зэрэгэлдээ 2 сумын засгийн тамгын газрын холбогдох мэргэжилтэнгүүд нийтдээ 90 орчим удирдах албан тушаалтан бол энэ сургалтанд хамрагдсан. Бид эхлээд танхимын сургалтаар энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагаа бэлэн байдалтай холбоотой үйл ажиллагаа төлөвлөлтийн чиглэлээр гамшигаас хамгаалах менежмент хөгжлийн чиг хандлага эрсдэлтэй холбоотой асуудал. За тэгээд тухайлбал одоо малын гол салбарт өвчин гэдэг ч юм уу, сургалтыг яаж орон нутгад зохион байгуулах ёстой гэдэг ч юм уу. Энэ чиглэлээр эхлээд мэдээлэл өгдөг. За мэдээлэл өгөөд тодорхой хэмжээнд хүмүүсийг бэлтгэж хагаад цааш нь бол тохиолдож болжгүй тийм аюул ослолтой холбоотой зохиомл хийсвэр тийм цагийн байдал бий болгож удирдах бүрэлдэхүүнтэйгээ командчтай сургууль мэргэжлийн ангийнхан бүрэлдэхүүнтэй бол тактикийн үзүүлэх сургуулиудыг зохион байгуулж явуулдаг. Ижирэн сургуулийн хүрээнд бидний барьж байгаа нэг том бодлого бол зөвхөн одоо томилгоотой бие бүрэлдэхүүнээс гадна энэ аймгийн хэмжээнд байгаа бүх сумдын ард иргэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж явуулсан. Би тэр нь амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2 сумн дээр очиж бол нутгийн иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Энэ хүрээндээ гамшигаас өөрийгөө хэрхэн хамгаалах юм, аюулгүй байдлаа яаж хангахтай холбоотой энэ бүх мэдээллийг өгөөд байгаа. Өнөөдөр удирдах ажлын сургалтын хүрээнд ч гэсэн албан тушаал бол тодорхой одоо үр хүлээгээд эрхэлээд ажиллаж байгаад асуудал. Гэхдээ энэ албан тушаалын чинь задал хүн байгаа. Дарга гэдэг зүйл бол тодорхой хэмжээнд л одоо үр хүлээж байгаа томилогдсон энэ чиг үр болохоос биш. Насан турш албан тушаал гэж байхгүй шүү дээ. Тийм учраас харин хүний амьдрал, хүний амнаас хүн гэдэг зүйл байдаг гэдэг талаас нь сургуулийн гол бодлогыг төвлөрүүлж байгаад өнөөдөр яриллаа. Тэр хүлээснээс гарах хэрэгтэй. Тэр хүлээснээс гараад иргэн хүний өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хангах ёстой гэдэг энэ мэдээллүүдийг яаж авах ёстой юм бэ гэдэг дээр тулгуурлаж сургалтаа зохион байгуулсан. За тэгээд үлдэж байгаа хугацаанд бол бусад бэлтгэлтэй холбоотой, дадлаг сургуультай холбоотой заавар зөвлөмж өгөх ёстой заавар зөвлөмжүүдээ бид нар мэргэжлийн төвшөнд өгнө. Ингээд дараа нь бол аль бие сор 9 өдрөөс эхлээд сургууль маань бэлтгэсэн бодлого төлөвлөгөөний дагуу явдаг.
бодлого төлөвлөгөөгөө бид урьдчилж бэлтгэдэг, аймаг орон нутгаа судалдаг. За тэгээд одоо тэрэн дээр тулгуурсан ямар мэдээлэл өгөх ёстой вэ? Ямар хэрэгцээ байгаад байна? Яаж бэлтгэл бэлэн байдлыг хангах юм? Энэ мэдээлэл өөрөө цаашдаа энэ одоо сургалтанд хамрагч байгаа бие бүрэлдэхүүнд яаж очих юм? Яаж одоо ажил амьдрал дээр хэрэг болох юм? Ямар үр дүн гарах юм бэ гэдэг энэ талаас маш сайн судалгаа тооцоо хийж хагаад бид сургуулийнхын бодлогыг боловсруулдаг л да. Тэгээд тусгай удирдах явуул төлгөө байдаг. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. За ер нь бол онцгой байдлын ерхий газраас энэ оныхоо төгсгөлийн орон нутгийн зохион байгуулж том сургуулиуд маань ингээд дуусгар болж байгаа. Үндсэнд одоо бид төлөвлөсөн ажлаа 100% биелүүлээд дуусч байна гэсэн үг. Энэ оны хувьд бол дуусч байна. Бид командч том сургууль Дундгой аймаг зохион байгууллаа. Дорногой аймагт говийн ч ингээд маш том олон улсын сургуульд дадлаг сургуулийг Америк нэгдсэн улсын цэргийн командтай хамтран зохион байгуулчихлаа. Залгуулад одоо 14 хоногийн дараа энэ Говьсөнбөр аймгийн Гамшигаас хамгаалах ичрүүн сургуулийг зохион байгуулж явуулж байна. Үндсэндээ одоо Гамшигаас хамгаалах төрийн үйлчлэгийг ард иргэдэд үзүүлэх энэ одоо дэвшүүлсэн зорилтынхаа хүрээнд хийгдэж байгаа энэ ажлууд нь биелэлээ болж байна гэж урьдчилсан байдлаар бол дүгнэж байж байна. Тэгэхээр Гамшигаас хамгаалах тухай хуулийн 34 дугаар зүйл бол иргэний хүлээх үүрэг гэж байна. Энэ хүлээх үүрэг дотор Гамшигаас хамгаалах сурвалт дадлагт оролцох үүрэгтэй. Тэр нь бүр хуулиар заасан. Тийм учраас нэгдүгээр бол иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа. Хоёрдугаар нүүлгэн шилжүүлэх төр дадлаг сургуулийг урьдчил тэгж сэтгэл зүйн хувьд бэрхшээж хүлээж авах шаардлага байхгүй. Бид одоо бүх зохион байгуулалтын нэгээд удирдлагаар чиглэлээр хангаад иргэдэд хүмүүсээ оролцуулна. Нүүлгэн шилжүүлэх, нүүн шилжих гэдэг хоёр дадлага хийдэж штэ. Сүмбэр сумын хувьд бол аюул осол тохиолдсон үед, тэр тусмаа газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед орон байрнаас барилга байгууламжаас гарах ёстой. Энэ чиглэлээр одоо зөвхөн Говьсөнбөр аймаг төдийгүй бид Монгол улсын хэмжээнд энэ дадлаг сургуулийг дадал болгож, бүр хэвшил болгож, газар хөдлөлийн чичиргээд болсны дараа орон байрнаас аюулгүй зэг талбад нүүн шилжиж очдог, бүртгүүлдэг, бүх одоо мэдээллийг авдаг, заавар зөвлөмжийн дагуу ажилдаг, өөрийнхөө аюулгүй байдлыг хангадаг энэ асуудлыг дадал болгох гээд сүүл 10 жил хийж байгаа. Тийм учраас одоо өмнө ч гэсэн манай иргэд хийжсэн. Энд бэрхшээгээд сэтгэл зүй тэмраад ингээд ай сандраад ингээд мэгдээд байх зүйл байхгүй. Дадлагтай идэвхтэй оролцоод мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагын зүгээс ямар заавар зөвлөмж өгч байна, яаж удирдах байна, тэр чиглэлийн дагуу оролцоход болно. Шивээ говь сумын хувьд бол нүүлгэн шилжүүлэх дадлага хийгдэнэ. Ер нь Гамшигын голомтоос бол аюулгүй цэг талбайд нүүлгэн шилжүүлж хүмүүсийг байршуулах нэг төрлийн арга хэмжээ байдаг. Аливаа аюул осол тохиолдсон үед түүний хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Гэхдээ нэг төрөнд хэрэгжүүлдэг тодорхой арга хэмжээнүүд байдаг. Тухайн Гамшигын голомтоос аюулгүй цэг талбайд хүмүүсийг гаргана шүү дээ, нэрвэгцэн хүмүүсээ. Тийм учраас тэр дадлагыг бодлогын хүрээнд л энэ дадлагыг хийгдэж байна гэсэн үг. Тэгээ нүүлгэн шилжүүлээд очихлоор магадгүй хүмүүс нэг газар бөөндөр навччихвал бөөгнүүлчихвэл тэгэл одоо 20 дэх юм шиг бодож иж магадгүй үгүй юм шүү дээ. Тэгэхээр нүүлгэн шилжүүлэлт дадлага бол өөр их цогц арга хэмжээ. Нүүлгэн шилжүүлээд аваадсан тэр аюулгүй цэг талбай дээр бүх төрлийн үйлчлэг явагдаж байгаа ёстой байдаг. Энийг зөвхөн Монгол улс бид бүгд хийгээд байгаа зүйл биш л дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсдийн холбооноос гаргасан тийм стандарт байдаг. Хүн ер нь одоо аюулгүй цэг талбайд орцсон хүний хэрэгцээ гэдэг өөрийнх нь одоо хамгийн бага хэрэгцээ нормтой стандарт гэвж байна л да. Цэвэр уснаас ахуулаад, ариун цэвэр хэрэглээс ахуулаад, байх одоо талбай хэмжээнээс ахуулаад, амьсгалах агаараас агуулаад, идэх хоолноос эхлээд тэгээд авах төрийн үйлчлэгнээс эхлээд бүх зүйл норм стандарттай байдаг. Бүр тийм хээрийн лагертэй стандарт гэж олон улсын байж байна. Тэгээ энэ бүгдтэй нийцүүлэх зүйл талаас нь бид их бодож байгаа. Тэгэхээр тэнд очихлоор аюулгүй цэг талбайд очино, сургууль ажилтгал сургууль ажиллана, хүүхдийн боловсролын асуудал тасрахгүй байх ёстой, цэцэрлэгийн асуудал тасрахгүй байх ёстой, төр захиргааны үйлчлэг тасрахгүй байх ёстой, банк санхүүгийн үйлчлэг тасрахгүй байх ёстой. Энэ дадлагуудыг хийж явах хэрэгтэй байна. Нэг биеэр хийгээд үздсэн энэ дадлагад оролцсон хүн дараа ямарваа нэгэн байдлаар ийм нөхцөл байдал үүссэн үед тэр үед тэр дадлагад оролцож байхад ийм зүйлийг хийж исэн шүү дээ. Би ийм эрхтэй юм байлээ. Дээр нь бас ийм үүрэгтэй юм байлээ гэдэг талаас биеэр хийж байгаа тэр хүн тоногшоод үлдчихнэ. Тэгэхээр дараагийн болцсохгүй аюул ослын үед бол тэр хүний бэлтгэл бэлэн байдал нь дээшилдэг. Ийм л одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй дадлаг сургууль юм байна. Тэгэхээр ардд иргэдтэй хандаж хэлэхэд бол айж бэргээд сэтгэл зүйн хувьд хямраад яг үеийнхүү гэх зүйлэнд битгий тэгж автаарай гэдгийг хэлэх гэсэн юм.
та бол идэвхтэй оролцоорой. Дээр мэдэж авахыг өөрийнхөө аюулгүй байдалтай холбоотой зүйл дээр мэдэж авах зүйл байх юм бол мэргэжлийн байгууллага хүмүүсээс сайн асууж сургуулж аваарай. Дээр нь одоо эргэн хүн хуулигаа биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгээ гамшигаас хамгаалахад тэгээ хуулийн заасан үүргээ биелүүлж оролцох хэрэгтэй. Иргэд оролцож, иргэд өөрсдөө аюулгүй байдлыг хангах юм бол энэ сургалтын энэ гамшигаас хамгаалалт төрийн үйлчилгээний гол зорилго хиттэй биелнэ. Түүнээс хэн нэг хүн ирж аварна, хэн нэг хүн туслана, хэн нэг хүн ам руу хоол ийн гэж бодож сэтгэж байгаа бол энэ ердөө биш. Зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг өөрийнхөө амнаас тэр хүн л хамгаална. Бид бол мэргэжлийн заавар зөвлөмж дэмжлэг үзүүлэх ийм чиглэлт. Тэгэхээр энэ сургуульд оролцож байгаа хүмүүс маань өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын төлөө л ажиллаж байна л гэж ухамсарлаараа гэдгийг хэлэх гэсэн. Гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зардан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшигаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөө тодорхойлох, бүлгээр ажиллах, хээрийн эмнэлэг дэлгэх, аврах ажиллагааны дадлаг сургуулиудыг зохион байгуулна. За иж бүрэн сургуулийн бэлтгэлийн явцтай аймгийн засаг дарга Батцөөр, засаг даргын ордогч бэлэг гүмбэрлүүлэн онцгой байдлын газрын дарга хурандаа Дамдын сүрэнээр онцгой байдлын үеэр ажиллах хүн эмнэлэг, мал эмнэлгийн хээрийн дэлгэлтийн үйл ажиллагаатай бичлэн танилцлаа. Мөн энэ удаж мэргэжлийн ангуудын жагсаалын бэлтгэлтэй танилцсан бөгөөд жагсаалын бэлтгэл аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын 540 гаруй ажилтан албан хаагч нар оролцсон байна. Монгол Улсын шадар сайттай аймгийн засаг даргын байгуулсан гэрээний дагуу гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 9-ноос 11-ний өдрүүд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн төв цэнгэлдэх хөрөлн зохион байгуулж мөн удирдлагын камаач тавин сургалтыг зохион байгуулсан юм а. За Хойсонбор аймгийн одоо өндөржүүлсэн бэлэн байдал зарлцаад одоо өнөөдөр сургалт явуулж байна. Өнөөдрийн сургалтаас та юу олж мэдв? Гамшигын бэлэн байдал танаа байгуулах хэсэг бэлтгэлтэй та ямар мэдээлэлтэй? За манай аймгийн хэмжээнд бол ямар ч өндөржүүлсэн бэлэн байдал зэрэгт шилжээд 3 хонж байна. Өчигдөр бол мэдээж за спорт зааланд бол нийт аймгийн удирдлагуудын за сургалт дадлага явсан байгаа. За өнөөдөр бол энэ орчгийн чуулгат маань за байгууллагын гамшигаас хамгаалах менежментийн талаар сургууль дадлага бас явсан. За эндээс мэдээж одоо байгууллагын гамшигаас хамгаалах төлөвлөгөөг яаж боловсруулах вэ? Мөн дээрээс нь эрсдлийн үнэлгээ буюу эрсдлийн тойм судалгааг яг ямар нөхцөл байдалд яаж үнэн бодиттой хийх үү гэдэг ийм мэдээллийг бол нэлээд сайн олж авлаа. Тэгээ энэ бол хуучин бас нөгөө бидний дунд сургуульд байхад ордог байсан зүйл газар зүйн хичээл дээр голцсон заадаг байсан. За үүн дээр бол тулгуурлаад бас дээрээс нь бичлэг бие да баримттай зааж байгаа учраас илүү дэлгэрэнгүй хойголтой мэдээлэлтэй болж авч чадсан. Энэ бол бас мэдээж 10 сарын 11-ний өдөр буюу Шивээгой сум дээр хийх дадлаг сургуулийн бас нэг үзүүлэх бас номер байх юм билээ. За гамшигын эрсдлийн одоо аймгийн зохион байгуулах гэж байгаа энэ мэдрэмж сургалттай холбоотойгоор зохион байгуулах үйл ажиллагаанууд гэдгэн онлайн болон тагмын сургалтуудыг хийлээ. За энэ дээрээс бид хүмүүс нэлээдгүй одоо бас аврах хамгаалах зохион байгуулалтын яаж ярих талын онлайн мэдлэгүүдээ авсан. Одоо тэгээд бас амьдрал дээр дадлага туршлагуудаа хийх тийм зорилтоор л ажиллаж байна. Танай сум одоо энэ онцгой байдлын үеэр одоо бас ямар бэлтгэл хийж байна? За манай сумын хувьд бол одоо мэргэжлийн анги бүрэлдэхүүнүүдэд шинжилгээ юмсан гамшигын төлөвлөгөөгөө тодтогч за гамшиг асуудал тохиолдсон үед бол төлөвлөгөөний дагуу ажиллах энэ үе шаттай иргэддээ бас мэдээллүүдийг өгж байгаа. Гамшиг асуудал тохиолдсон үед иргэд маань яаж одоо аюулгүй байдалд гарч өөрснийхөө амнаас болон эд хөрөнгөө хамгаалах уу? Цаашлаад бас энэ гамшигын эрсдлийн үнэлгээнүүдийг бас хийлгсэн байгаа. Энэ үнэлгээнүүдээр дамжуулаад бас гамшиг асуудал тохиолдох юм бол одоо энэ объектууд иймэрхүү аюулгүй эрсдлэгтэй байна, багтай байна гэдэг тийм эрсдлүүдээ бас сумын хэмжээнд тогтоолгосон байна. Гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулалттай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжаар Хойсонбор аймгийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 11-ний өдрийн 20 цаг хүртэл гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэнтэй холбогдуулан 4 өдөр жагсаалын болон бэлэн байдлын бэлтгэл, танхимын сургалтууд, хүн мал эмнэлгийн хээрийн дэлгэлгээд төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага,
аж ахуйн нэгж иргэд хамтран баггүй хөл хөдөлгөөн болж бэлтгэлээ баталаа. 10-аас 11-ний өдрүүдэд гамшигаас хамгаалах ээж бүрэн сургуулалтын үеэр юу сурч мэдснээ харуулхад үлдлээ. Аймгийн ээж бүрэн сургуулийн зохион байгуулах комиссийн дарга аймгийн засаг даргын удирдагч Бэлэг Хүмбэр гамшигаас хамгаалах ээж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын талаар инхүү ярьж байна. За өнөөдөр бид бүгд Говьсүмбэр аймгийн засаг даргын захирамжаар 10 сарын 5-ны өдрөөс Говьсүмбэр аймаг даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж гамшигын ээж бүрэн сургуулийг одоо амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад ингэ явж байгаа. За 2019 онд Шадар сайд Говьсүмбэр аймгийн засаг дарга нарын байгуулсан гэрээнд энэхүү ажил маань тусагдсан байгаа. Энэ бол одоо нэгдүгээрт ард иргэдийг болцсохгүй аюулаас авран хамгаалах, ард иргэдийг мэдлэг мэдээлэлээр хангах энэ одоо зорилгоор зохион байгуулагдж байгаа мөн одоо гамшигын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа энэ нэг ажил юм аа. Энд бол одоо манай Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгжүүд их төвтэй оролцож байгаа. Өнөөдөр одоо бид бүгд бэлтгэл ажлаа бүрэн хангаад маргааш өглөө одоо ээж бүрэн сургуулийн дадлага сургуулийг эхлэхэд бэлэн болоод байж байна. Ер нь бол манад энэ ч хэд удаага болж байгаа бол энэ дээр анхаарах зүйл нь юу вэ? За ер нь бол энэ 2010 онд болж исэн. 2015 онд бол команд штабын сургууль зохион байгуулагдж исэн. Тэгэхээр яг ээж бүрэн сургууль бол одоо 9 жилийн дараа болж байгаа маа. Тэгэхээр их онцлогтой. Хоёрдугаарт яг уу манай байгууллагын удирдах бүрэлдэхүүнүүд бас их идэвхтэй зүтгэлтэй оролцож байна. Манай одоо албан хаагчид бүгдээрээ адгнаац ижил хувцастай чигдэрсэн мөн одоо энэ дадлага сургуулийн чиглэлээр сүмбэр сум нүүн шилжин шивээгов сум нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана. За мөн одоо хээрийн хүн эмнэлэг, хээрийн мал эмнэлэг, за одоо төмөр замын осол норонгийн гэсэн дадлагууд одоо зохион байгуулагдах юм аа. За энэ дашрамд одоо би бас иргэдээсээ ард түмнээсээ урайлж хэлэхэд энэ одоо нүүн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцож иргэн хүнийхээ үүрэг даалгавраа хуулиар олгогдсон үүрэг даалгавраа биелүүлээсэ гэж бид бас аймгийн засаг даргын орлогчийн хувьас мөн одоо энэ одоо ажлыг зохион байгуулах комиссийн даргын хувьас хүсэж байгаамаа. Тэгээд ард иргэд маань оролцоорой гэж.